Сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын эмжээл радио 88.3-аас 7 агаас баасан гарагийн 22 цаг 10 минутаас хүргэдэг томчуудын шуудан нэвтрүүлгийн сэтгэлийн нэй болоо эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2025 оны 3 сарын 18-ны мигмар гараг студид хөтлөгч Ами найруулагчаар ундрах нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Утаанаас уушгаа цэвэрлэе, уушиг цэвэрлэх эмт ургамлын төгс ослол кофлет, мөн кафе Баскучи брэнд 2 дахь салбараа наадам центрт нээх гэж байгаа юм байна. За их томчуудын шууд нэвтрүүлгийн 149 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд захидлуудын илгээж байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Захидлуудын илгээх гэж байгаа сонсогчдоо хаягаа хэлээд үгүй. ami@mjlradio.com руу та мэйлэр захидлаа илгээж болох нь за мөн манай аппликейшнийг гар утсандаа татаж суулгаад аппликейшныхаа цэс хэсэг рүү нөрөхөөр шуудан илгээх гэдэг байгаа. За тэрэн дээр дараад таны захидал хамгийн урд нар хүрээд ирэх юм шүү. За мөн холоос илгээх гэж байгаа бол та Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9 дугаар хороо Алтайн 5 дугаар гудамж 34 дугаар барилга 5 давхар Дэлхийн монголчуудын MJL радиогийн маяглам цагтлуудаа илгээгээрэй. За мөн нэвтрүүлгээ YouTube-ээс нөхөж сонсдог сонсогчд маань томчуудын шууд ингэж хайгаад нэвтрүүлгээ нөхөж сонсоорой. За сонсогчдоо өчигдөр мэндийг хүргэе. Нэвтрүүлгийнхэн сонсогчоос ирсэн загтлыг та бүхэндээ уншиж хүргэдэг. За тэрний дараа эфирийн шууд утсыг нээдэг. Өнөөдөр шууд утсыг нээхэд таны дуу хоолойг өөрчлөхгүй гэдгийг бас хэлхэн зүй болоо гэж бодож байна. Ингээд ирсэн загтлыг уншиж хүргэе. Сайн байна уу Ами ихчээ. Намайг Д гэдэг. Би анх эхнэртэйгээ одоогоос 5 жилийн өмнө танилцж байсан юм. Эхнэр минь 2 хүүтэй. Бид хоёрын дундаас 2 охин гарсан. Би хүүгээ хойд уурдах гэж ялгахгүй төрсөн аавшиг нь байх гэж хичээдэг ч нэг ч удаа гар хүрч үзээгүй. Эхнэр бид хоёрын харилцаа жаахан тэмхэн байгаа сүүлийн үед. Миний эхнэрээ гих сэтгэл баг багаар хөрөөд ах шиг байна. Учир нь аав эхнэр хоёр минь хоорондоо огтоосоо таарахгүй юм. Манай аав дүү хоёр минь надаас нууцаар хашаа байшингаа барьцаан тавиад алдчихсан л та. Тэгээд гэр оронгоо болоод аргаа барсандаа манад хідэн сар байсан юм. Намайг байхгүйд аавыг маань хөөгөөд явуулчихсан байсан. Хөөрхөн аав минь очих газар байхгүй голын ирэг дээр хид хонсон байна лээ. Хэд хоногийн дараа хүний утсаар надтай яриад тэгээд бид хоёр уулзсан юм. Очоод аавыгаа авахд аав маань нүднээс гарчихсан байсан. Намайг хараад зөндөө их улаад л байсан. Би аавдаа хоол авч өгөөд хувцсыг нь солиод усанд оруулаад зараар байрлах, ажиллах, харуулын ажил олж өглөө л дөө. Одоо тэр ажлаа хийгээд явж байгаа. Аав нь мөнгөө цуглуулж агаад удахгүй гэр авнаа л гэж байна лээ. Аавыг минь хүндлэхгүй байгаа хүнээс салах гэхээр 2 охиноо өрөвдөд салж чадахгүй маа. Би одоо яг яах ёстой юм бэ? Одоо хүртэл аав эхнэр хоёр минь бие биенээ үзэхгүй хэцүү байдалтай байгаа тайнаа. Ийм байдалд орж байсан уу? Надад зөвлөгөө өгөөч гэсэн байна. Тэгэхээр өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцах сэдв төрсөн эцэг эхийг гэх үү, тийм ээ? Одоо ханилсан эхнэрээ гэх үү, нөхрөө гэх үү? Хоорондоо өрөөсө таарч тохирохгүй байгаа нэг юм хүмүүсийн талаар та ингээд учрыг нь олж чадахгүй, алийг сонгож чадахгүйгээр дунд нь хавчуулагдаад учир зүгөө олохгүй байгаа юм байдал. Ер нь бол хүмүүст их үсдэгээ деген талаар хамтдаа ярилцъя. За эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 88 30 дугаар таны өмнө нээлттэй байна. Сонсогчдоо бүгдэнд нь өчигдөр мэндийг хүргье. За 3 сарын мэндээ хүлээж харж сууж байгаад орлоо гэсэн байна. За өнөөдөр эрт цэргийн баяр болж байгаа. Тэгэхээр бас эрчүүддээ баярын мэндийг хүргье. Сайхан байрлацгаагаарай. Тэгэхээр энэ тохиолдолд амьдрал дээр гараад байгаа тийм ээ. Хадтанд хавчуулагдсан халиуны цулцаг гэдэг шиг ийм тохиолдолд яах ёстой байдгийг тийм ээ. Яаж ив зүгийн нэг олдгийг. Гэтэ энд бол нэлээд хитэрсэн байна л да. Аавын гэрээсээ хөөгөөд бүр явуулсан байсан. Тэгээд аав нь очих газаргүй ямар сандал голын ирэг дээр хэд хоноод аргаа бараад хүрүү бас холбогдсон байна. Тэгэхээр мэдгүй яг үнэхээр хэцүү байдалтай. Тэгээд ааваасаа болоод салчээ гэхээр 2 охиноо бодоод байдаг. Тэг салахгүй гэхээр аав тань юусоо таарч тохирохгүй хоорондоо муудалцаад юусоо болчихгүй л байгаа юм байна л да. Миний ив зүг нь олж болдгийм юм уу? Тэг нэг бол энэ чигтээ ингээд нэг үзэхгүй сайраагаад дуусчдгийм юм уу? Яадгийн энэ талаар ярилцж байгаа. За эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаараад таны өмнө нээлттэй байна. Уул нэг хэсэг л амьдэрсэн л байх юм. Тэгээд одоо болоогүй юм байл үү те. Тэр энэ хүмүүсийн амьдралаар одоо 1 минут секунд ч амьдарч үзээгүй, нэг гэрте орж үзээгүй болохоор тэнд яг юу болсныг мэдэхгүй л байна л да. Гэхдээ ер нь бол хадмуудтайгаа нэг гэрте амьдрахаар хэцүү байдгаа гэдгийг бол өмнөх олон нэвтрүүлгүүдээр ч ярьж байсан. Тэгээд одоо хөхөд явуулчихдаг юм болов уу? Яадаг юм бол мэдэхгүй л байна. Тэгэхээр магадгүй таны эргэн тойронд ийм амьдрал байсан тийм ээ. Нэгэ давж гарч чадсан хүмүүс байна уу? Шийдэлд хүрсэн үү те. Энэ залуугийн хувьд бол яг одоогийн байдлаар яах учраа олохгүй, шийдэлд хүрэхгүй ингээ яваад байгаа юм байна. Тэгэхээр шийдэл байдаг бол манайхан бас залгаад
зөвлөөд өгөөрэй. Хэрвээ шийдэл байдаггүй бол нэр цаашдаа яах ч ёстой юм дээ, тийм ээ. За эфирийн шууд утас 77 77 38 83 77 87 88 30 хамтран ажиллагчаа би танилцуулъя. Сонсогч орж иртэл утаанаас уушгаа цэвэрлэе, уушиг цэвэрлэх хэм тургамлын төгс хослол кофлийг танилцуулъя. Тэгэхээр одоо утааны улиралд дууссан. Уушгаа цэвэрлэх боломж хүрдэж байгаа. Энэ 3 сар уушгаа цэвэрлэх 5 зуршлыг 10 өдрийн турш хэрэгжүүлж уушгаа цэвэрлэх аянд нэгдхийг уриалж байгаа юм билээ. Тэгэхээр 20-оос дээш насны бүх хүмүүс агаарын бохирдолтой орчинд амьдардаг, тоосон цортой орчинд ажиллаж байгаа. Энд нь тамхи, утаагүй татдаг хүмүүс, ханаа том уу, уушгины өвчнөөр өвдсөн, эсвэл саяхан идэгсэн хүмүүс, архаг уушгины бронхиттэй хүмүүст бол наш анхаарлаа хандуулаарай. За тэгэхээр уушгаа цэвэрлэх 5 зуршлын тусламжтайгаар уушгаа цэвэрлэх гэж энэ яах юм бэ гэхээр 10 өдрийн турш амьсгалын дасгал өдөр бүр 10-аас 15 удаа зөв хийх ёстой ах нь. За мөн хоёр дахь нь 10 өдрийн турш өдөрт 2 литр хүртэлх усыг зөв уух нь. Мөн гурав дахь нь болохоор 10 өдрийн турш зүгийн бал, чихэр өөслийн тэр гүгэл модны давирхаа зэрэг эм тургамлыг агуулсан уушиг цэвэрлэх кофлитийг өглөө өдөр 10 мл-ээр уух. За хүүхэд бол 2 наснаас дээш бол 5 мл тус бүр 2 удаа уух хэрэгтэй юм байна. За нэг том хүний 10 өдрийн хэрэглээ нь 2 шил кофлит болдог бол нэг хүүхдийн 10 өдрийн хэрэглээ нь 1 шил кофлит болно гэсэн үг юм шингээ учраас тийм ээ. За утлагыг 10 өдрийн челленжтэй ихэнх тэгэхээр 2 дахь, 5 дахь, 8 дахь өдрүүдэд хийвэл зүгээр юм байна. За уушгинасаа цэрийг гадагшлуулах хэллэгээ 10 өдрийн челленжийнхаа 3, 6, 9 дэх хоногудад нь хийх нэ. Тэгэхээр та өөрийнхөө төлөө гэр бүлийнхнийхээ ч бас уриалаад өвөлжин хорцсон уушгаа 10 хоногийн энэ челленжэд хийж бас цэвэрлээд аваарай. Уушиг бол хамгийн хурдан цэвэрлэгддэг эрхтэй учраас та уушгаа 10 өдрийг зориулаад хэрэгжүүлээрэй. За мэдээлэл авах утас нь 8018 20 84 80 80 53 16 хаагур худалдаалах юм гэхээр агаар парам сүлжээ имэйл сангаас авах нь холбогдох утасны дугаар нь 76 10 76 77 76 10 76 77. За тэгээд сошиал хаяг нь захир төмөрцгийн мэн агаар парам хуудас гэдэг ахраараа дэрхнэ. Баярлалаа хамтран ажилласан утаанаас уушгаа цэвэрлэе, уушгаа цэвэрлэх хэм тургамлын төгс хосол кофлит байлаа. За хамтаа сонсогчдоо баярлалаа. Өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцж байгаа сэдв нөхрөө гихүү, аавыгаа гихүү, тийм ээ эхнэрээ гихүү, ээжигээ гихүү. Одоо яг алийг гихийг мэдэхгүй юм азаншланд орчод байгаа амьдралын талаар ярьж байна. За хүнд сэдв байна даа л гэдэг чинь үнэхээр хүнд сэдв. Тэгээд дээрээс нь өдөрчд нөө баяр болж байгаа учраас манайхаа сайхан баярлаад явж байгаа. За гэхдээ нэрээ яг хэнийгээ сонгоморч юм дээ. Ямар одоо эхнэр хүүхдүүдтэйгээ насыг илэн гэд сонголоо гэхэд өсгөж хүмүүжүүлсэн эцэг ихээ зөнд нь хаях бас хэцүү юм даа л гэдэг чинь. Харин тийм ээ нэрээ ямар ч юм. За хэсэгч бай. Бано? Байна. Чимдэрги? Чимэнд. За та сэдв сонсноо. Нөгөө нэг юу ээж юу хоёрын л эхнэр хоёрын л. Марга яг үнэ. Алин гэх аль нь би бинийг огт үзэхгүй байна. Тэр нь бол яг миний хувилбар дээр хүмүүсийн нь одоо яаж байгааг сайн мэдэхгүй байна. Гэхдээ минийх дээр болохоор яг эхнэрэл гэсэн л дээ. За. Тэр нөгөө нэг яагаад тийм байдалд үүссэн бэ гэхэлэр зүгээр байж байгаа. Тэгээд гівгэн ээж манад ирж хэсэг байгээд. Тэгээд сүүл рүүгээ эхлэж зүгээр л лсэн. Тэгээд жоохон юм угаасаа нэг юм яахгүй штэ. Би бинийг үзэхгүй штэ. Тэгэн гутал нь за гайгүй илгүүдээ гэж нэг хэсэг явж исэн. Сүүл рүүгээ ер нь л жоохон юм болонгууд л яг хоорондоо яг нийлж байгаа л наа буруутгал эхэлж байгаа юм л та. Таарха болж эхэлж байна тий. Тааха болж эхэлсний илэрлэл нь одоо жишээ надрал гаргах юм л та. Тэгээд за яах вэ гэж нэг аргацааж авч байгаа сүүл рүүгээ тесрээд нэг хэрүүл болно шүү дээ. Тэгээд хэрүүл болонгууд нь ер нь за ээж ингээд ойлгож байгаа юм чинь ингээд утгаараа. Тэгээд би ч өөрөө чоридтэйсэн болохоор тэгэл за ээж ингээд ойлгож очтой гэл. Та амьдрал үтсэн ийм амьдралыг мэдэх учраас та ойлгочихоо гэдэг ээж рүүгээ. Тийм та ойлгож байгаа. Тэгвэл бол бид хоёрчууд нэг жоох хөвгтд юу ач болохгүй шүү дээ. Тэгж нэг хандаж үзээд тэгээд ээж яг ээж тэг амар гомдмоор л байсан л хаалта. Гэхдээ тэгээд ойлгоод хүлээж авсан. Тэгээд дараагийнх юмд хийгээ авчингууд гайгүй болцохоор нь тэгээд за гэдэл. Ээж байсан л азтай юм даа гэл тэгэл өнгөрч исэн. Одоо хэр харилцаатай вэ танай ээж эхнэр хоёрт? Одоо ер нь тэгэл ажиглал би ер нь тэр үйл явдлаа бодож заримдаа ингээ харахаар тэг огт болоогүй юм шиг л байгаад байгаа нь л за ёстой ч ингээ. Тэгээ ээжийн л уурхаан юм даа л гэж удаад баярлалаа гэж байна шин. Тэгэхээр эвлэрсэн бахан тийм ээ. Тийм ер нь тэр үйл явдлыг нэг сүртэй одоо юу гэдэг юм бүр нэг үзэхгүй байдалтай хүртлээ тулаагүй л. Гэтэ нэг ойртохгүй болдоогүй л байгаа юм тийм.
гайгүй те. Гэхдээ ер нь бол мэдээч дотор нэг байгалах зүгээр тэрийг нь айлслахаар тэгээд асаахгүйгээр л үргэлжлүүлэл яваад. Тэрийг ахаад эврээчихгүй гоо шиг л тийм ээ. Тийм ямар нэгэн байдлаар галзсаа бүр амар асуудал үүсгэжгүй тэрийг айлслахаар ярихгүй л явах нь л одоо чухал юм болов. Тийм байна. Тэгэхээр та бол ээжийнхээ ухаанд найдсан бахна шүү дээ. Эрэгтэй хүүхэд нь учраас л гэж одоо найдчихлаа юм л да. Эмэгтэй хүмүүс бол бүр хэцүү л баг. Тийм байна. За баярлалаа танд нээлттэй ярилцсанд. За баярлалаа. Өчиг сайхан өнгөрүүлээрэй. За. За эфирийн шоу дотоос 77 77 38 83 77 77 88 30 дугаараа таны өмнө нээлттэй байна. За энд манай найзын нөхөр бас хадам ээжтэйгээ таарахгүй гэсэн ёстой хэцүү байдаг юм шиг байна лээ. Найз маань ёстой л хаданд авчуулагдсан халууны зулцах шиг л байдаг гэсэн. Ээж нь нөхөртөн дургуг үзэж чаддгүй. Тэгээд таад үзээд хэцүү байна л гэм. Хоорондоо ерөөсө таарч тохирохгүй л байгаад байна л та. Тэгэхээр одоо хэцүүлдэ манай ээж дөө манай нөхөр дургу манай аав нөхөр дургу байгаад идэг. Манай нөхөр ээж аав дургу байгаад байвал хооронд нь учир зүг нь яаж олуулмаар юм. Ер нь тэгээд холхон л байсан зэрэг. Гэтэл амьдралд ч одоо ам гарч болохгүй гэдэг шиг манай ээж аав манад ирэх ч юм уу те. Нэг бол нөхрийн ээж аав манад ирэх ч юм уу иймэрхүү асуудлууд гараад байна. Гэтэл энэ дээрээ таарч тохирохгүй нэг гэртээ амьдраад ингээд далаан болоод байвал бас хэцүү юм байна л та. Хэцүүлдэ аль альныхын цаашдын ухаан л даа л гэсэн байна. Өстой. За дараагийн сонсогч. Байна уу? Бэн эфир Холбогдсон байна та? сайн байна. Сайн байна уу? Та спикерээр ярьж байна уу? Үгүй. Спикер чихвч биш үү те? Тийм биш. За цуураад чинь таны яриа. За одоо зүгээр ах шиг байна. Сэдвээ сонссон тийм ээ? Тийм сэдвээ сонссон. Манай бас нөхөр ээж хоёр таарахгүй. Нилээ олон жил бүр ингээд таарахгүй олон жил болоод ихээр нэг ингээд үгүй ядаад тэр амьдрал бол чал татахгүй. Хамт амьдардаг байсан юм уу ээж нь? Тийм хамт амьдардаг гэсэн. За. Ээж хүүхдүүд байгаа нөхөртөө. Тэгээд таарахгүй байгаад би бүр сүлдээ ээжигээ орхиод одоо би бол айлаа бага охин тэгээд нэг ээжигээ авч явах нэг үүрэг нэг тодорхой хэмжээний хүүхдүүд нэг тийм байдаг шүү дээ. Нэг ээжигээ гайгүй тэгээд нэг гэсэн. Яа би ээжигээ орхисон ээж минь нэг юуны сүнд христийн сүндээ тэнд байгаа одоо нэг настай хүмүүсийг асарч яадаг гэсэн. Тэгээд бас нөхрөөсөө салсан тэгэхгүй л ингээд амьдрал бүр шал атахгүй болоод байхгүй бүр ингээд жил тийм байдалтай байв. Ер нь 10-аас жил тийм байдалтай. Би нэг үзгүй 10 жил болчихж байгаа юм тий. Тийм. Яг ихтэл гайгүй миний хүү хөргөн гээл тэгж байгаа л сүлдээ хоёлаа таарахгүй болоод сүлдээ нийт арих бодог болоод тэгэл нөгөө хүүхдүүд жоохон байсан хүүхдүүд том болоод ирсэн байг тийм нэг хүүхдүүд юм хараад хүүхдүүд элчрэгтэй төсөл амин нөлөөлсөн. Тэгээ одоо ээжигээ тэнд орхичоод нөхрөөсөө салаад одоо ингээд хүүхдүүд байгаа яг оюун төрөсөө ялгаалаа. Гэхдээ тийм байдлаас ингээд талахгүй бол тэрхтээ хувьд маш тийм хүнд хэцүү байдалтай байдаг юм бол нэгдүгээр гэсэн докторгүй ажлаа тараалж ихтэй очно байнг тийм байдал байна. Тэгэл барагтаа надад ихтэй нөхөр хөвшгөл бараг хоёртаа ирлээ. Тэр та алийг гэх юм мэдгүй. Хэнийхэн талд орчихоо мэдгүй шүү дээ тийм ээ. Тийм би одоо бас амьдралаа бодож нөхрөө дагмаар байдаг. Ээжигээ ингээд бас орчмоор байдаг. Ер нь бол миний шийдэл бол тийм л байсан. Ер нь бол хоёулангийн л холдуулсан юм байна шүү дээ та өрөөсөө. Тийм. Гүртэн дээр хоёулаа байнг тийм байдлаар ажиллаж тараал ер нь тэгэл өрөвдөө аавн сургуульчаас нэгэл би өөрөө бүх юмдаа гүгээд байгаа юм. Тэгэл тэр хоёр гэтээчхал байнг тийм байдлаар байдаг. Тэгээ танд дохоо зөөх үү? Инглээ тэглээгээд хоёр талаасаа. Танаа ээж тэглээ, танаа нөхөр тэглээ гэл тий. Тийм. Тэгэл танах дандаа юм тийм танах манах гэл ингээд байнга л орой очингууд ажиллаа тараалаа тэгээд тэр дэгс ээжийн гэсэн
цаана өгсөн гэсэн да гэж сүүлдээ нүг тийм байдал орсон. Тэгтээ ингээд ажлаа доктортой ингээд хийж чадсан байлаа. Харахгүй ад амьдралдаа харахгүй бас хоёр жоох үг байгаа гэдэг. Тэгээд надад тэрнээс өөр шийдэл үнэхээр байгаагүй. Одоо тэгтээ та ээжтэйгээ юм уу одоо хүртэгөө холбоотой юу? Юу аль одоохондоо альнаас холбоогүй. Аль-алинтай холбоогүй ямар ч тусад нь л гаргацсан ба. Тийм явж ирсэн дээ. Яг нь эцэг хугацаанд ингээд туссан байвал бас өөрснөө нэг бас татах юм болов гэж бодож байна л та. Би бас яагаад ийм байдал оролцов. Тэг би яагаад ийм байдал орчив. Нөгөө нь гэсэн би бас ингээд тэг гэр бүл минь яагаад ингээд ийм бичхөө. Би одоо ямар юм болов гэж бодол найдал юм л та. Тийм бах те жоохон бодох хугацаа олгож байгаа юм байна. Анхнаасаа бидэд дургу хүмүүс исэн юм уу? Ер нь л анх бол гайд байсан юм аа. Нэг л дургу болгох шалтгаан гарсан юм болов? Одоо тэгсэн байлгүй нээж хүн болохоор бас л нэг миний өгсөн яриад ирэхэд ярьлахад аа муу гэдэг. Бас л нэг хамт байдаг болохоор бас нэг тийм бах те өмөрөө таdig юм дээр бас л нэг их юм болохоор бас өмөр. Тэгэл тиймэрхүү жижиг зүйлээс зүйл нь бүр ингээд томрол ихсээр гацууд ингээд бүр амьдрал шалбар өстой тийм байна. Дотор байгаа хүмүүс л бүгдэнд нь хэцүү болчихж байгаа юм. Тийм бүр хөөччихгүй хөсөд хүртэл харин болчихж байгаа. Байнгын нэг насанд хүрсэн хоёр хүн те нэг нь имээ нэг нь аав ингээ хоорондоо муудалцаад ахараас хэцүү юм. Тийм байна. Тэгээ таны шийдэл бас нэг талтай зөв ч юм шиг. Хоёр хэсэг ингээ бодох хугацааг нь олгоод жоохон амарч имэр тийм ээ 50 байх хугацааг нь олгочвол нэрээ тэр хүмүүс ч бас ухаантай л хүмүүс юм чи бодгол байлгүй. Тийм бас л энэ амьдрал хоёулаа одоо нэг нь болохоор 60 70 хүрж байгаа өгшин нөгөөх нь болохоор 50 хүрж байгаа хүн. Тэгэхээр бас л ер нь бол амьдралаа бодохоор тийм байна. Бас нэг шийдэл юм. Баярлалаа танд нээлттэй ярилцсанд. Баярлалаа ориг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Яг өстой шийдэл бол хэцүү юм билээ. 10 жилийн туршид энэ амьдралд амьдрахаар хүн сүултээ өөрөө сэтгэл зүйн асуудал хэцүү болоод докторгүй болоод ажиллаж бүтээж байгаа болж байна гэд аргагүй хоёр хүн мөнгөний хэрэлдээд тахар тийм ээ. Театрээс сонсогч байна уу? За сонсогч радио гонтраагаар холбогдсон байна. Сонсогч холбогдсон байна. Байна уу чим төргий? Та радио гонтраагаараа? Баярлалаа өчигдөр төргий. За сэдвээ сонссон тий. Би одоо 3 охин ганц хүн л дээ. Тэгээд яг ер нь надад нэг зарчим байд юм. Би өөрийнх нь амьдралын зарчмыг энэ амсууд хүмүүст хэлээд өгчөө гэж бодлоо. Яг одоо хүнийг хүн хайрлаж өөрийнхөө хайрлуулна штэ. Миний ганц зарчим тэр би харвагасаа л үгүй өөрөөсөө өссөн хойд урдэж бараа харсан карьер харж ясан хэцүү байдаг. Би хоёр дүүтэй юм. Тэгээд маань бас нэг их нэртэй бодоод ээж маань асуураад нэг их нэртэй болоо тэгээд яг даавыг өрөвдөөд гэх юм уу. Хоёр дүүгээ өрөвдөөд гэх юм уу. Тэгээд маань их нэрсний дараа би одоо ээж аавда хэлжсэн аваа. Би та авгаатайгаа энэ гэр орондоо ингээд амьдраа. Би хоёр дүүтэйгээ тустай амьдрья. Та яг тэгээд өөрийнхөө чөлөөг өөрчлөө зовоороо би яг хоёр дүүгээ аваад тустай байя гэдэг ингээд багасаа хоёр дүүтэйгээ ингээд өрсөд одоо миний хоёр дүү хоёулаа амьд сүрэн байцгаадаг. Миний урдаас мухаж харддаг хоёр дүүгийн хүний зэрэгтэй үргэл чирж явж байгаа л хүрхсэн. Тэгээ аавыг яг маань 5 хүүхэд ихнэр аваад манай бид 3 ингээд нийлээд 8 хүүхэд. Тэгээд дундаасаа 1 хүүхэд гараад ингээд 9 хүүхдээ хамгийн том нь би юм л да. Тэгээд дүүнрээ бас их л хүний өөрийг гэхгүй л ажлын цаана ажил өөргөө хуваарлал та нар өнөөдөр чи 3 зурн чи махан татна гэл ингэдэг байсан. Хинэн ч миний урдаас эсэргүүц хинэн ч намайг тэгж байгаагүй миний дүүнэр сайн дүүнэр байдаг. Одоо өөрт бүгд 8 9 он бид амьд байдаг. Тэгээд
одоо хамгийн том их чинь би юм чинь тэгээд миний төлөө гэсэн сэтгэлтэй хүүхдүүд байдаг. Нэгдүгээр хоёрдугаар зүгээр амьдралын хувьд бол ерөөсөө л хүнийхээ хайрлаж ээж л хүн өөрийнхөө хайрлуулдаг шүү дээ. Тийм учраас хүмүүс минь жоохон ухаантай хандаж хүний өрийг хайрлаж ээж өөрийнхөө хайрлуулдаг шүү дээ гэдэг утгаараа би одоо 3 охиныхаа 3 хүргэний бол дандаа өмөрдөг буруу юм байж байсан ч би өөрийнхөө л буруутгал хүнийхийг зүртгөл ингээд явж илээ. Тэгээд бас жоохон тийм тал байдаг юм билээ. Дандаа өөрийнхөө ингээд буруутгаад хүнийхийг өмөрөд байхаар зэрэг бас ээж чинь чамайг тэгдэг үстэй, ээж чинь чамайг ингэдэг бидтэй гэх сэтггүй бас төрөөд идэм билээ. Тэгэхээр зэрэг ерөөсөө тийм бас тийм юм гардыг шүү. Тэгтэл хүнийхийг хайрлаж ил хүн өөрийнхөө хайрлуулдаг шидэ гэдэг ухааныг хүн дотроо хатгалчаал ер нь тэгээд зөв юм хэлж өгөл буруу юм бид нэр угаасаа чи энтэйс гэж хуваарлж өгөөгүй шүү дээ. Энд чинь өөрсдөө л ханаа дагуулж ирсэн би дөө хүүхдүүдэд хэлдэг. За та нар залуу хүүхд суугаагүй ахна шгул бараг за та нар би энэ хүнтэй суу энэ үнтэй энийг ихнэрэн болго энэ нэг аваагаан болгож авчирж өгөөгүй. Та нар өөрсдийнхөө үүдийг өөрсдөө л өөрийн шүү. Одоо ээж тэтгэврт гарчин ээжээр хүүхдээ харуулна инээ тэр юм ерөөсөө байхгүй шүү. Би хэний ч хүүхдийг харахгүй шүү. Би зүгээр өөрийгөө л та нарт дараа болохгүйгээр л авч явна. Та нар зүгээр өөрсдийнхөө үүдийг өөрсдөө л эдлээ шүү гэж бараг л эхлээ суугаагүй ахна шгуул хэлдэг байсан. Тэгэл би хэний ч ялч хүүхдээ айлч ачцээгээ ерөөс өөрийнхөө гар дээр авч сөгж байгаагүй өөрсдөө бүгдээрээ л өөрсдөө өгдөг. Өсгөл тарниулал хүний дайтай л одоо ингээд бүгдээрээ сайхан явж л байгаа. Тэгэхээр зэрэг ерөөсөө юуг анхаарах хэрэг ерөөсөө л хүнийхийг харилж ил өөрийнхөө хайрлаа шүү гэдэг хайрлуулдаг шүү дээ гэдэг ухааныг хүн дотроо суулгах хэрэгтэй. Тэгээ өмөрх юм дээр ер нь дандаа хүнийхийг өмөрж өөрийнхөө буруутгах өөрийнхөө хэлж ярьж ингэж л байхгүй бол тэгээд яг хөө тэрний өөр ашиг юу вэ? Манай хүрэгдүүд бол ерөөсөө хинэн ч миний өмнөөс үг хэлдэг. Хинэн ч миний өмнөөс гардаг. Ерөөсөө ээж гэдэг өөрийнхөө ээжээс илүү намайг хайрлаж хүндэлж явдсан шүү дээ манай хүрэгдүүд бол. Тэгэхээр зэрэг хүн нэг тийм ухаан байвал зүгээр юм шигэ гэдгийг би хэлмээр санагдаад ярьлаа миний. За баярлалаа танд. Ста бас нэгийг бодогдууллаа. Арайг сайхан өнгөрүүлээрэй та. За баярлалаа мэд. Баярлалаа. За ёстой. Хүрэгнээ охиноо гэвэл хүрэгнээгээ. Одоо хүүгээ гэвэл бэрээгээ гэж. Хүний үнийг хайрлаж ээж хүний үнээр хайрлуулдаг юм шүү гэдэг ухааныг бас хэлж байна. Тэгээд яг хэцүү байх ч гэсэндээ ингэж хайрлаад байвал хүмүүс өөр байдаг гэдэг чинь. За дараагийн сонсогч. Байна уу? Байна уу чим төргий? Радио гонтраагаар сонсогч аа. За. Манайх болохоор ийм нэг байсан. Манай ээж яг анх битэрийг суухад жоохон тааламжгүй байсан. За. Дургүй байсан гэх юм уу? Тэгээд манай хүү гараад, том гараад тэгээд манай дахинд амьдрах болдог байхгүй юу? Аав энэ гэсэн шүү дээ одоогоор бол. Тэгэхээр яг зөрчил үсэт эхэлт юм байлээ. За. Анхнаасаа жоохон тааламжгүй ээж одоо дургүй байсан юм уу? Тэгээд жоохон үйлээд унд юм болов уу яа тийм болов юм. Харилцаа нэг тийм тавгүй болоод. Тэгээд нэг бүр айхтар муудаад тэгээ манай хүн яваад өгсөн байхгүй юу? За. Хүүгээ яваад. Тэгээд би араас нь очиод. Тэгээд нэг хэсэг ингээд яг хоёрын хооронд ингээд гүйж явж хагаад ерөнхийдөө сүлдээр нь шийдэл нь болохоор тустай гараа гэдэг байдлаар. Тэгээд анх тэр нэг байр төрөслөө тустай гарч ирсэн манай хүн. Тэгээд ингээд яхаар ихний яг нэг байр төрөслөө одоо бид нар чинь одоо бид гурав чи хамгийн анхны гараад баг жил гарна шахав байр төрөлж явж байгаа байхгүй өөрсдөө нэг юмтай болох гээд. Тэгээ байр төрөлх манай ээж нэг ч ирж байгаагүй манай тэр. Ерөөсөө ирэхгүй байх тий. Тий манай тэр төрөлсөн байр ч гэсэн одоо мэддэггүй шүү дээ яг хаана байсан ямар байраж нэг. Одоо тэгэхээр ингээд ингэүүд цаг хугацааны явцад гэдэг юм уу тэгээд юу зүгээр гайгуулчт юм билээ. Хүнийг мэдээд гэдэг ч юм уу тий амьдралын явцыг хараад өөрчлөгдөж байгаа юм. Тэр яг тэр дунд болохоор амир яг нэг одоо эрэгтэй хүнд нь одоо шинэ миний золдоор би ч эрэгтэй болж байгаа шүү дээ. Тэгэхээр амир хэцүү байт юм бэл яг ээж тэнд ингээд ихнэр хоёр ингээд жоохон таарамжгүй байх.
Яг алийн жилж өмөрж болохгүй нэг нь өмөрж гэхлээр нөгөөх нь дэвч гээд дараа нь чи ингэн тэгээд болдоггүй. Гэтэ би нэг яг тус нь болцоо ярьдаг байсан. Яг хоёулаараа жоохон манай хүн гэдэг ихлээд ерөөсөө магадгүй загнуулаад тэгэл ингээл дугаалгаад гэсэн сүлдээ хүн яг тэсгээ болд юм лээ. Тэгсэрч хэлж чинь тий. Тэ нэг яг жоохон юу ягаал тэгэл тэр үед нь юу ягаал чимээгүй байж байгаа л тэгэл дараа нь аль алинд нь ууланд хэлээл ингээр тэгэл болж өгөхгүй. Ер нь бол тэр ихний нэг нэлийн бараг 6-7 жил юм уу. Ер нь жоохон хэцүүс. Одоо тэгээ зүйлд нь битээд ингээд тастаа гараад өөртөө гэр оронтой болоод ингээд байранда ороод ингээд тэгээ байж ах төртөл хаяа ингээд муулцах асуудал болоод. Тий, тэгээд ингээд ихнэр муулцад хаар өөртөө амар нэрхтэй. Тэгээд нэг удаа бүр нэлээд модал цаан болоод тэгээд нэлээд том асуудал үүссэн юм аа тэрэн дээр. Тэгээд тэгсэн чинь нөгөө аав ээж хоёрчл манад ирээд тэгээ хоорондоо модал за нэг ээж ихнэр хоёр хоорондоо юу яагаад маргалтаад манай хүн ч гэсэн ширүүн болж байна тийм ээ. Тий, яг тэр бол хамгийн ширүүн байсан. Тэгээд манай хүн ч гэсэн бодсон зүйлээ эхлээд өмнө нэг өөртөө байсан зүйлээ ингээд өмнө ингээд дугаал ингээд загнуулж бол дотор ингээд зөндөө бугаларсан байгаа шүү дээ. Нөгөө гомдлуудаа гаргаж байна тий. Тий, түүнийхээ гаргаж хэлээд манай ээж ч гэсэн түүнийхээ хэлээд тэгээд нөгөө хоёр чинь нэлээ муудалцаад. Тэгээд хоорондоо ойлголцчих болсон. Миний ойлгосноор бол би ч одоо хөндлөнгөөс харж байгаа 3 дахь жидгээд шүү дээ. Тийм байна. Дотор байсан бүх юм хоёр талаасаа бүр ингээд зад гаргасан байна шүү дээ. Тий, манай ээж болохоор чи ингээд чиний энэ чинь надад таалагдгүй чи ийм байсан гэж хэлээд манай хүн болохоор үгүй та ийм байсан намайг ингээд та ингэдэг байсан ийм ингэсэн гэдгээ хэлээд нэлээд ширүүн болсон тэрэн дээр. Тэгээд түүнээс хойшоо багаар гайгүй болсоор агаад одоо иргэдөө гайгүй болж байгаа. Тийм байна. Ойлголцож хэлж байгаа. Одоо чи яг тэндээс юу яагаад тэр одоо нэг 4 жилийн өмнөх асуудал юм уу та? Тэгээд ерөөд яг тэрнээс хаашаа ингээд хоёулаа яг хин хиндэ буруу юм ойлголцохгүй байх юм шиг хичээдэг болсон юм болов уу гэж би анзаарсан. Дотроос юм одоо сонсчгоор тэгж байгаа ах тий. Тэгэхээр зөвхөн яг тэр юмнаас харахад хоёр хүнээ сайн ойлголцуулах хэрэгтэй юм уу да. Тэгээд угаасаа аль ч тал аав ээжтэйгээ амьдрах дими юм байлээ. Тусдаал байсан дээр. Тийм. Ер нь бол боломж нь байвал өөр тиймтэй болоод байхгүй бол түрээсээр чамаагүй. Тусдаал байх нь чухал юм байлаа. Ерөөсөө тэр аав ээжийн хаяаг манад юм уу эсвэл тэгээд байх шал дими юм бэл. Өстой тийм байна. Тэндээсээ үл ойлголцол ч юм уу тий хараараа асуудал. Тэгээд гайгүй байсан. Одоо биш юунд яг манай хүү яхаа бид чинь ингээл би энд ихнэр манай ихнэр байр төрөлж амьддаг байсан. Тэгэл хоёр талд гүгэл ингээд явж хахад ерөөдөө гайгүй байсан асуудал яг ингээд ихнэр ирээд амьдрангууд тэгээд яг хурцтаад ирт юм байл. Тэгэхээр магадгүй битээ тэгж амьдрагууд тустай амьдэрсэн болвол тийм асуудал үүсэхгүй байх боломж байсан юм уу та гэж хардаг байхгүй юу одоо ингээд боломжлын дараа ингээд харахаар чинь тэгэхээр яг юу хаяр нь л тустай байх нь хамгийн зөв сонголт болоод хэрвээ энэхээр тиймэрхүү асуудал үүсчихвэл аль алийн сайн ойлголцох нь чухал юм байна. Тэгээд өөрөө дунд нь орж ингэх биш зүгээр эсвэл хоёр үеийн хоёулын модалцлал архичмаар юм шиг санагдаж надад бол нэг гал гараал ядаж эвлэрчиж штэ. Тэ ухаантай хүмүүс угаасаа ингээд ойлголцоод ирэхлээр би юм байсан, та юм байсан, чи юм байсан гэдэг бүх юм ярьчихлаар дараа нь тэр одоо миний ийм байдал тэр хүн таалагддгүй. За түүний ийм байдал надад таалагддаг гэдгийг хоёулаа ойлгож байгаа юм чинь надад тэрийг гарахгүй байх хичээдэг юм болов гэж бодсон. Тийм байна. Тэгэхээр энэ сайн бидний нөө ярилцтгүүл нэг юм маань эндээ гараад байгаа юм л та тий. Дотроо нэгээ буруугаар бодчихвол тэрэндээ шаналал гомдол ингээл яваад байдаг. Тэгэл тэр нь хоримтлагдаад яг үнэ. Тэрнээсээ болоод одоо шинэ манай ээжийн тухайд хаагаал. Нэг жоохоо юмн дээр нь одоо тэгээд манай дүүнэр ялгаагүй ингээл төрсөн мөрцөн ингээл тий. Эсвэл ингээл байж хахад яг адилхан үйлдэл адилхан зүйл байхад зөвхөн манай хүнээс хараад дүүгээс харахгүй байх жишээ нэ. Яг адилхан үйлдэл гаргаж байгаа хоёр үнэ штэ. Хоёулаа эмэгтэй тий. Тэгээд яг хоёулаа адилхан хүүхдтэй ингээд байж хахад тэгдэл юм ээ яг өөрийнхөө хүүхдийг болохоор одоо хараад тасцсан байд юм уу эсвэл тэрийг анзаардгүй юм уу хүний хүн дээр болонгод их соргог хүлээж авдаг. Энэ тэрийг өө гэж хүлээж авангууд танаа үнээр тэрийг эмзгээр авч байгаа шүү дээ тийм ээ.
Яагаад адилхан хоёр хүмүүсийг ингэж байгаа юм? Яг адилхан хоёр хүн яг адилхан хоёр үйлдэл гаргаж ахтал чи тийм гэл. Тэгээд хүн чинь нэг уурлахаараа хамгийн зөвөн хамгийн муухай үг хэлдэг учраас нөгөө хүн шархалчаад байдаг. Шаналаад гомдоод тийм ээ. Тэгээд идэв юм байлаа. Яг үнэ. Тэгээд ямар ч шийдэл нь бол гаргацсан байна. Болж л өгвөл тустай амьдр ээж аваасаа. Тэгвэл ер нь болж өгвөл биш болохгүй байсан тустай амьдр. Хүн угаасаа аргаа олох юм бол өөрөө ингээд нэг яг зориглох юм бол одоо шинэ яг тухайн үед ингээд битээр боломжгүй гэд байхад ч одоо шинэ миний цалин тэгээд тухайн үед чинь цалингаа ерөөсө түрээсэндээ өгдөг гэсэн байхгүй юу? Байжгаа түрээсэнд. Тэгээ хоолныхоо мөнгийг, хоногийнхоо мөнгийг яаж зохицуулах вэ? Наас цааш явах автобус унааны мөнгөө яаж зохицуулах вэ гэж чинь би одоо жишээ нь эхний тэр нэг жил гарсан болвол дандаа алхаж явдаг. Ажил гэр хоёр одоо түрээссэн байр хоёр маань 1 км орчим зайтай. Тэгэхэд өглөө ажилдаа алхаж явна. Өдөр цааны цагаараа гал гараал гэлгоогүйгээл очиж цаавд хоолоо идчихэл буцаад ажил руу халахдаг. Тэгэхэд цааны цагтаа амжаал очдог. Болоо л байх жишээ нэ. Тий, хүн тэгэхээр нэг өөрөө яг гаргалгаагаа олоод хэрвээ би тэр боломжгүй гэдээ магадгүй би боломжгүй яхаа тустай амьдрахгүй ч гэх юм уу те. Тэгсэн бол бити биерэн амьдрал бий болохгүй одоо ингээд энэ амьдрал байхгүй гэсэн байхгүй юу. Тэгэхээр чин яг хүн өөрөө болгоё гэж хичээгээд л үзэх юм бол би авсан цалингаа туристтэй тэр чигээр нь өгж байгаа ч гэсэн тэгээд өөр янз бүрийн юм хийгээд ингэж тэгээд хоолных мөнгийг олчих болж байгаа гэх юм уу. Ер нь бол гаргалгаа байдаг юм байлаа. Ястаа гэсэн тусдаа л амьдрах хэрэгтэй ер нь бол. Заавал гаргалгаагаа. Баярлалаа танд. Тэг сайхан хатам сайхан ажтай байсан ч гэсэн зүг байгаа тэр нь бол тийм юм биш. Тийм байна. Маш олон зүйлийг бас ойлгохдохоор тийм ээ хүмүүс бас мессеж өгөхөөр баярлалаа танд нээлттэй ярилцсанд. Баярлалаа. Арай сайхан өнгөрлөрөө бас баярын мэнд хүргэе. За. Арай сайхан өнгөрлөрөө баярлалаа. За ястаа маш ойлгомжтой. Ярьлаа тийм ээ. Ер нь л болж өгвөл тустай бай. Боломжгүй байсан ч тустай бай гэдэг өглөө өдөнд орлоо доо сая. За хамтрал шиг танилцуулъя. Кафе Баскучи брэнд 2 дахь салбараа Наадам центрт нэг гэж байгаа юм байна. Тэгэхээр Баскучи гэж яг юу юм бэ гэхээр 1983 онд Италийн Монтечрино хотод үүсгэн байгуулагдсан кафе Баскучи нь дэлхийн 25 улсад одоо 600 салбартай кофений өв соёл чанарыг түгээн дэлгэрүүлдэг нэр хүнжтэй брэнд байгаа. Баскучи бол зөвхөн кофений газар биш. Энэ бол кофений урлаг, амьдралын хэм маягийг давхар харуулж байдаг газар байна. Тэгэхээр Италийн алдарт кафе Баскучи брэнд 3 сарын 20-нд Наадам центрт 2 дахь салбараа нээлттэй хийж байгаа. Тэгэхээр та жинхэнэ Итали кофений амтыг илүү ойроос илүү хүртээмжтэйгээр мэдрэх боломжтой болжээ. Тэгэхээр шинэхэн хуурсан кофений англиун үнэр хамар цоргоох нь өтгөн тослох өөс уруулд хүрэх мөч таныг амтлах мэдрэх бүрэн сэргээж өгнө. Халуун зөөлөн амд тань удаа хадгалагдаж таныг нэг ором Италид хүргэх мэдрэмжийг төрүүлэх нэ. Тэгэхээр яг өглөөний нарыг толцсон Амальфи гэдэг эрэг гэдэг нь болохоор Италийн хамгийн үзэлтэй газар юм байлээ. Бид Италийн кофений жинхэнэ амтыг мэдрээрээ. Тэгэхээр Баскучи кофе таны Италитай холбоно гэдэгт итгэлтэй байна гэж байна. Тэгэхээр сошиал аяг нь Баскучи Монголиа гэдэг ахаргаар дэрнэ утасны дугаар нь 701883 701883 гэсэн дугаар байна. Баярлалаа хамтран ажилласан кафе Баскучи брэнд 2 дахь салбараа Наадам центрт нэг гэж байгаа юм байна. За хамтдаа сонсогчдоо баярлалаа. За ер нь тэгээд айлч таал нь өрөө хүүхдийгээ яах гэж тийм байдалд оруулдаг юм дээ. Аль нь авсан дороод аваад орохгүйгээс л хойш хин хиндээ дасан цогцоод хин ухаан гаргах хэрэгтэй. Тиймэрхүү ойлголцохгүй үе байдаг юм шиг байна лээ. Тэгээд холдчихоор тэгш өөр болоод амарч имэрч болдго юм шиг. Ураг төрлийн холлон дээрээ хэцүүл сэдв байна да гэсэн байна. За хадам ээж бэр хоёр ойлголцож болох ч гэсэн хадам бэр юм уу хадам ээж хөргөн ойр учраа болох хэцүүхэл байд юм шиг байлаа. Бараг 10 гаруй жил хамт амьдарч байгаа л гэж байна. Тэнд манай охин 2 сар хадминдаа амьдраад дуун цаашаа ороод царай алдаад надтай холбогдоод ээжээ та нартай хамт амьдардаг байгаад ямар гоё эс юм бэ? Чин сэтгэлээсээ биднийг хайрлаж халамжилж байжээ гэдээ уйлсан. Тэгээд тэндээсээ нүүсэн тий. Уг нь хадмууд нь гайгүй л хүмүүстэй. Гэхдээ л миний охин шиг багаасаа бие дагаа сурчсан өөрийнхөө байгаа зурсан хүнд хэцүү байсан юм шиг байгаамаа гэж юм. За ээж аав нь амьдралд ороод ирэхээр хэцүү болчтой. Ёстой хатан тавчуулагдсан халууны зул зоголдгоо. Ээжигээ ч өмөрөөд нөхрөө ч өмөрөөд хэцүү байсан. Тэгэл хоёр тийшээ босон доо л гэж байна. Манай хадам эмээ өвөө хоёр бол эхнэр бид хоёрыг өрхөөд би хадмыг байх үед эмээ хоёр надад их хад үздэг байсан да. Намайг өнчин гэж их л доромжилдог байлаа. Одоо хоёр зулцаа маань төрөө 5 сартаа болчихлоо. Эмээ өвөө хоёр маань одоо нэг нааш таал хандж байна даа л гэсэн байна.
Ямар ч хэцүү сэдв дээ. Миний хоёр гэр бүлд ийм юм байдаг болохоор хэлж мэдэхгүй юм. Миний хувьд хадам аав ээж хоёр өөрийн аав ээж хэл хүндэлж явдаг байсан та. Хизээч хадмуудаа муу илж тэгж бодож явсангүй дээ л гэсэн байна. Ер нь хоорондоо болж ивэл аав ээж нар холхон байсан дээр юм шиг санагддаг аа гэдэгж байна. За ёстой л хүүхдүүдийнхээ амьдралд оролцох дурггүй шүү. Та нар өөртөө сонгосон амьдрал өөртөө зохицуул гэж хэлдэг. Тэглээгээд хөндий хол биш л дээ гэж байна. Ер нь дотор нь орж хутгалахгүй хүн шиг амьдрах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэрүүл дуусахгүй. Тус тустай л байсан дээр ахөө аав ээжтэй суух гэж тэр хоёр хүн сонголтоо хийгээг болохоор хол байсан л зүг болов уу гэж байна. За энэ залуу зөв ярьж байна гэж байна. За манай найз айлын баг ах эгч нарын энд нь очиж таарж амьдрахгүйгээд л дал гарсан би таарах хүнийг хаяад явчих чадахгүй хамт байдаг хэцүү л байдаг юм даа л гэж байна. Эхнэрээ сайхан тайвшруулад удахгүй тусдан гаргана гэд аргалал хэрэгтэй байх таа л гэж байна. Ер нь аль тал нь аав ээжээсээ тустай амьдрсан дээртэй л гэдэг чинь. За баярлалаа. Өнөөдөр холбогдож санал бодлого хуваалцсан комент хийсэн бүх сонсогчдоо тэгээд авахын ухаанаар ханд нэзтэй. Студид хөтлөгч Амийн найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Утаанаас уушгай цэвэрлэх, уушгай цэвэрлэх хэм тургамлын төгс асал кофлет мөн кафе Баскочи брэнд 2 дахь салбараа наадам центрт нээх гэж байгаа юм байна. Тэгээд хамт байсан сонсогчдоо баярлалаа. Та бүхэн сайхан амарцгаарай. Мөн ирчүүд маань сайхан баярлцгаарай. Маргааш энэ цагта эргэн баяртгаар уулзъя.